За 5 хүнд өдрийн өндөргөө. Тэгэхээр ер нь талхчлахэр компаниас Францын нэгэн сонир өөр одоо технологиг нэвтрүүлэх гээд ингээд ажиллаж байгаа юм байна шүү дээ. Тэгээ энэ талаар ярилцгаа хэлээ. Одоогүй манай талхчлахэр компани 30 жил ажиллаж байгаа. Тэгэхээр энэ ойн хүрээнд бид нар нэг шинэ шугам ашиглалтанд оруулж байгаа. За энэ шугамын маань онцлог гэх юм бол хэрэглээний өөрчлөлт авах юм байна. Юу гэхээр бид нар нөгөө өдөр тутмын хэрэглээ талах байж шүү дээ. Энийг бас энэс гадна одоо Европ дэлхийн чиг хандлагын улсын багийн талхны хэрэглээний нэгтгэсэн байна л да. Энэ онцлог гэх юм бол нөгөө залуу хүмүүс өглөө ингээд маш хурдан бэлдээд болоо ачааргаа хийгээд ингээд амар байдаг тэр утгаараа энэ талхыг нэг хөргөн хэрэглэх болсон юм. Тэгэхээр энэ хэрэглээг Монголд явуулахаа ийм чиг барьж энэ шугамд ашиглалтанд оруулж байгаа. Тэгээ манай энэ шугам маань өөрөө аль дэлгүүрээс хүн хасан юм манай энэ багатик болгон халуунаар шинээр насан боломжтой болж байгаа. Тэгээд бас онцлог юм бол өөртөө орчин өөртөө шугамаар тэгээд шинжээгээр үйлдвэрлэх юм боломж өгч байгаа юм байна. Тэгээд энэ тал маань өөрөө онцлогтой бид нар 24 цагийн эсэлт явуулж байгаа учраас шинэ үйлдэлээс гоё өрөмж аав өнөр өгдөг маш их гоё доторх нь бол зөвхөн хэсгэр байдаг юм гэрээс. Францын мэргэжилтнүүдтэй хамтраад энэ хөдөлгөөнийг нэвтрүүлэх байх юм уу? Энэ шугамыг бид нар Францын Багат гэх фирм тэгээд Испаний Сберпан гэдэг энэ одоо энэ натаа хамтарч байгаа төлөвлөгчнөр нь сууж байгаа. Энэ хоёр компанитай нийлж юм өсөрж байгаа. Сайн байна. Тэгээд та өөрийгөө танилцуулахгүй юу? Сайн байна. Миний нэрийг Western Colon гэдэг. Би Испаниас ирж энд ажиллаж байгаа. Hello, my name is. Сайн байна уу? Миний нэрийг Queen Colon гэдэг. Бидний компанид ажилладаг. Бид Калтон хэмээх хотоос ирсэн. Энэхүү хот маань Испани Барселон болон Валенсиа хотуудын дунд оршдог. Монгол хэзээ ирсэн бэ? Тэгээд Монгол ирсэн сэтгэлдээсээ хуваалцахгүй юу та? Бид Монголд өнгөрсөн 7 хоногийн даваагаар ирсэн. Одоо 8 хоног байна. Эрэнгүүтээ бид маш их сайхан барилгууд, өшөө, бүтээн байгуулалтыг хараад үнэхээр гайхсан. Бид буудалтай байх хугацаанд манай буудлын гадаанаас олон улсын ундаг дугуйн тэмцээний бүрэлдэхүүн цуглан хөдөлгөөжсэн бөгөөд энэ үнэхээр гайхалтай харагдчихсэнийг хэлхэн зүг баха. Мөн тэдгээр олон улсын тамирчид бидний байдлаж байгаа Баянгол буудалд байрлсан байсан. Бид энд богино хугацаагаар ирсэн ч үнэхээр гайхалтай сэтгэлдлүүдийг бидэнд төрүүлж чадсан. Хэдий бид энд хэдхэн хоногийн ажилдаа ирсэн ч өнгөрсөн нэм гарагт морьтой чимгцээ шиг үзсэн. Тэрхүү өшөөний музей үнэхээр гайхалтай. Монголын соёлыг харуулсан их олон зүйл байсан. Дараа нь бид Монгол гэрүүдийг үзсэн. Тэрхүү жижигхэн гэрт Монголын үнэхээр их соёл багтаж байсан. Үнэхээр сайхан сэтгэл төрүүлсэн. Үнэхээр гайхамшигтай байгальтай байсан. Энэ улсад ирсэн зуучид үнэхээр ааттай мөн зөв сонголт хийсэн гэж санагдсан. Ер нь танай компаниг бас монголчууд бас мэдэх хүн бас ховор ах гэж бодож байна л да. Компанийнхаа талаар өшөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу та? Манай компани талхан бүтээгдэхүүнийг бэлтгэх зориулт бүхий тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг. Бидний хувьд бол энэхүү багет талхыг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн мэргэжлүүд байгаа юм аа. Бид энэхүү төхөөрөмжийг дэлхийд дахинд экспортлдог бөгөөд жишээлбэл Франц, Итали, Оросын улбаны улс, Америк, Йордан болон зарим Арабын улс орнуудаар түгээмэл борлуулалтын суурилдаг байгаа. Бид энэ чиглэлээр 30 жилийн дадлаг туршлагыг оргилуулсан. Мөн бид энэхүү гонцгой багет, нарийн багет гэх мэтийн хийх шугамыг угсардаг бөгөөд энэхүү багет нь дэлхийд даяар хэрэглэж занжилсан манай хамгийн чухал бүтээгдэхүүн маань юм аа. Бид энэ төрлийн даалгаврыг яаж хамгийн сайхнаар чанартай үйлдвэрлэх вэ гэдэг тал дээр үйлдвэрлэх тоног төхөөрөмжтэй маш их ач холбогдол ажилладаг. Хэрэглэгчдийн тал дээр тоног төхөөрөмжтэй харьцах үед янз бүрийн асуудал гардаг. Тэрхүү асуудалд нь бид тохироход тоног төхөөрөмж бүтээгдэхүүнийг хангаж ажиллахыг эргэлддэг. Without any kind of problem. Тэгэхээр талхчлахэр компани тухайд яг өнөөдрийн байдлаар ямар технологи ашиглаж байгаа вэ? За энэ бид транспортын давтамж Франц содор нь яг багет хэлхийг анх хийж ирсэн юм байна. Тэгэхээр яг ингээд яг уламж аргаараа яг гэрийн нөхцөлтнөр хийдэг байсан. Одоо
хөтөн технологи гэж бид нар ярьдаг. Энэ хөтөн технологи гэдэг нь нэвтрүүлж байгаа. Энэ болохоор Монголд анхудаа нэвтрүүлж байгаа гэдэг утгаараа технологи гэх юм 24 цагийн эсгэл явагддаг. Эсгэл айлууд удаан явагдах тусмаа тийм нөгөө талханд маань одоо юу бүрэлддэг тэр гоё амт өнөр одоо бас хөрсөн айгу гоё тийм шаардсан гэдэг итгэд яг дотраад айгу тийм гоё шин чанаруудыг өгтөлдөг. Тэгэхээр манай одоо онцлог хийх хөтөн технологи гэж байна. Өнөөдрийн байдлаар хичнээн гэр төрлийн бүтээгдэхүүн танай компани үйлдвэрлэж байгаа. За бид нар өнөөдөр яг туршилтын байдлаар туршилт явуулж байгаа. Тэгэхээр бид нар дан ганц одоо энэ нэгдүгээр гурилах ч гэдэг цаан гурилах биш бас хөтөрөний гурилтаа хийж байгаа. Дээр нь шилтгэн өрдөж гэсэн ингээд уртаагаа шүү дээ. Одоо стандарт хэмжээ яг Франц багетны энэс гадна жижигээр тэгээд одоо халуун савхаа гэдэг ч олон төрлөөр гарч байгаа л да. Сав баглаа бодлоо шилжих өмнө шилдэг. Жинхэнэ одоо энэ талсан зориулагдсан сав баглаа бодлыг шилжих гэсэн. Тэгэхээр танай компани тухайд талхчгэр компанидаа бас анх удаага ажиллах гэж байгаа маань. Тэгээд өөр бас ямар улсад тоног төхөөрөмжөөр нийлүүлсэн бэ? Бид өмнө өөр төрлийн талхны машиныг хэдэн жилийн өмнө Монголд нийлүүлж байсан. Гэхдээ багет талхны бүрэн автомат машины хувьд бол анх удаага Монголд нийлүүлж байгаа нь энэ юм аа. Бид энэхүү машины энэ их туршлагыг хөрвүүлсэн нэртэй компанид нийлүүлж байгаадаа цаатаагаа. Машинд янз бүрийн хүмүүс ажилладаг учраас бид тухтай автомат машинаа нийлүүлэхээс гадна тэрхүү машинд ажиллах ажиглагчид инженеруудыг бэлтгэн сургах, дадлгажуулах ажлыг зохион байгуулдаг. Далхагчгэр хувьцаат компани ажиглагчдын хувьд үнэхээр сайхан хүмүүс байдаг. Мөн тэдэнтэй ажиллахад үнэхээр сайхан ирж хүч мэдрэгдэж байлаа. Мөн бид бие биедээ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн сайхан туршлагуудыг хуваалцсан байх гэж гэж байна. Энэхүү шугамын хувьд бол бид маш олон орнуудад нийлүүлж байсан бөгөөд төв дам тээвэрлэхэд зориулсан маш ор багтаа болон аюулгүй байдлыг нь ханган өргөдөг. Гэвч ерөнхийдөө манай Испани улс нь Францтай хөршөөс өгөөд багет талх нь Францаас гаралтай юм а. Тэмдээж бид Франц технологийн тоног төхөөрөмжийг яг л тэдний стандартын дагуу нийлүүлдэг. Мөн Францын хэд хэдэн багет үйлдвэрлэгч нартай тоног төхөөрөмжөөр хамтран ажилладаг байгаа. Бид тэднээс жинхэнэ сайн чанарын Франц багетыг яаж хийх вэ гэдэг арга барилыг нь хамгийн сайн суралцсан. Тэгэхээр энэ багет талхыг танай улсад ер нь яг хэрэг хэрэгэлдэг вэ? Танай улсын хэрэглэгчид яг энэ хэрэглээний талаар монголчуудад сонирхолтой юу? Испани ард түмэнд бол энэхүү багет талхыг өглөөний унд, өдрийн хоол, оройн хоолндоо өдөр бүр хэрэглэдэг. Ерөнхийдөө өглөөний цайнд ихэвчлэн ийм хэмжээний жижиг багетыг иддэг. За өглөө идэхдээ нарийн цэцгийн тоснд баг зэрэг шараа дээр нь жимсний чанал бүрхэд идэхэд гайхалтай амттай болдог. Миний хувьд өглөөний цай бүртээ багет иддэг бөгөөд жишээ нь би багет талхаа голоор нь зүсэн мас түрхэн баг зэргийн давцсаар иддэг. Ингээд үнэхээр гайхалтай амттай байдаг шүү. Өдрийн цайны үеэр хүмүүс багетыг янз бүрийн хоолтой хольж иддэг. Ихэвчлэн голоор нь зүсээд зайдас харчуулан кетчуп түрхэд идэхэд гайхалтай амтагддаг. Хүмүүс энийг улаан лойл, шартлан өндөг, байцаа зэргийг харчуулан тусгаалan бэлдсэн соустайгаа холиод идээд л үзэхэд амтыг нь жинхэнэ утгаар нь мэдрэх болно. Ерөнхийдөө сэндвич байдлаар хям, бяцлаг, загас, омлет зэрэгтэй баяр ёслол гэр бүлийн үдийн зог зэрэг хэрэглэхэд их тохиромжтойгоос гадна сайхан амттай байдаг. Жишээ нь энэ төрлийн жижиг хэмжээтэй багетыг дээр дурдсан холцооттай хэрэглээд үзвэл их таалагдана гэж бодож байна. Алхуул төрөлх технологийн талаар та ярихгүй юу? Okay, that's in this point we can talk hours. За тэгэхээр бид багетийн талаар хэдэн цагт яриад дуусахгүй л дээ. Туршлагаас харахад дэлхий дээр янз бүрийн талхнууд байдаг. Жишээ нь би энд ирээд бас хэд хэдэн төрлийн талх ажиглалаа л да. Тэдгээр нь зарим нь үнэхээр сайн байна. Гэвч Франц багет нь онцгой төрөл юм а. Талхны чанар гурилтай шууд хамааралтай гэдгийг хэн бүхэн мэдэх байхаа. Багет талх бусад талхны адил гурил, ус, эсгэгч, давс хийгээд булчдаг гэж хүмүүс боддог байхаа. Энэ бол үгүй юм. Энэ шал өөр ертөнц. Үүнийг хийхэд илүү хүндрэлтэй. Би зөвхөн гурилын талаар ярьдаг. Бүх гурил адилхан цагаан, ширхэгтэй гэж хэлдэг. Гэвч энэ нь буруу юм а. Гурил дотор маш олон зүйл байдаг. Жишээ нь протеин, химийн талаас энэ бол авда. Яг гэвэл гурил нь органик түүхий юм. Тэдгээр гурилын дотор агуулгадж байгаа олон төрлийн бүрдэл хэсгүүд нь янз бүрээр өөрчлөгдөж байдаг. Хэдийн нэг газар нутагт нэг талбай дээр тариалсан үр тарианаас гаргасан байсан ч тухайн жилийн цаг уурын өөрчлөлт
удирдлагын байдлаас шалтгаалan янз бүрээр чанар нь өөрчлөгддөг. Багет хийн гэдэг нь нэлээд хэцүү. Бид тохиромжтой гурилыг сонгож хийх хэрэгтэй. Яагаад тохиромжтой гурил гэж асууж байна уу? Бид хамгийн ихэд гайхалтай хэлбэр дүрсийг гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл хүмүүс гадна харагдах байдлаар эхлээд таалагдах ёстой. Хэр урт байна, зүсэлтийг нь яаж хийсэн байна, өнгө нь хэр байна гэж хүмүүс их хажнаа. Испанд бид шажигнсан талх гаргаж авах талаар их ярилцдаг л да. Гэхдээ гаднах нь шажигнсан ч дотроо зөөлөн идэхэд таатай байх ёстой юм аа. Учир нь хэрэглэгчид чиглэг зөөлөн дотортой талхыг илүү үздэг. Бид дотроо хуурай талх хийж болохгүй. Тэгэхээр бид багетыг ингэж гартаа аваад шажигласан байдлыг нь хүсдэг, сайхан амтыг нь өндөрлөж мэдэрдэг. Түүгээр бид энэ хөдөлгөөн хизээний талхыг гэдгийг нь мэдчихдэг учраас багетыг тухайн өдөртөө л хэрэглүүл зүгээрээ. Чи магадгүй гэлтэй 2-3 өдөр идэхээ мартаад хонуулчихсан байлаа гэхэд тэрхүү багетийн амтаа шажигласан шин чанарыг нь тодорхой хэмжээнд алдсан байдлаар нь амтлах гэсэн үг юм аа. Хэвээр нь амтлыг гэж байвал шинээр нь идэх хэрэгтэй. Бид тэрхүү гайхалтай багет талхыг гаргаж авахар ажиллаж байна. Багетийн амтны төсөлтөөс их хамаардаг. Төсөлтийг баг зэрэгээр өөрчлөхөд багетаас өөр төрлийн амт гарч эхэлдэг. Тэгэхээр гайхалтай амтыг нь оож гаргаж авна гэдэг нь өөрөө их гайхалтай зүйл юм. Бид багетыг ямар байдаг, яаж хийх талаар ярил их цаг хэрэгтэй болох байхаа. Учир нь багет хийнэ гэдэг нь тийм ч амар зүйл биш юм. Багет хийнэ гэдэг нь урлагийн нэг төрөл гэж хийж орно. Маш их дадлаг дуршлаг, мэдлэг, Францад талх орох чиглэлээр суралцах хэрэгтэй юм аа. Би Францад ажиллаж амьдарч байхдаа их баяртай байсан. Учир нь тэд багетыг яаж хийх, яаж ажиллахыг сайн мэддэг. Мөн тэд өөрсдөө юу хүсэж байгааг мэддэг. Тэгэхээр энэхүү Франц багет нь магадгүй Францчуудаас дэлхийн хүмүүст өгсөн сайхан зүйлсүүдийн нэг юм гэж хэлж болно. That the French people give to all of us around the world is a very nice thing. Тэгээд сапартаа одсон ингээд бичэн болсон байсан. Сапартаа одсон Нэгэд өөрөөс багш байна. чиний өөрийн сайн баттай ингээд бүтээгдэхүүний хачиг бас сапартаа энэ хэрэгтэй юм сапартаа за дизайн хийх юмараа Франц багетний хүмүүстэй сапартаа одсон бас юм чихэн хийж байгаа. Өнөр нь нэлээд сайхан үйлчлэгтэй. Гоё юм шүү. Энэ маань миний хэлсэн бас технологи онцлог байгаа. Энийг бол Монголд авах байгаа ингээд бас хэрэглэний өрхийн хэрэглэгийг хийх боломж бүрдэж байгаа бид нар их баяртай байгаа. Хэрэглэгчийн хувьд юу судалгаа хийж үзсэн болоо тийм ээ? Багет талхыг борлуулахад мэдээж хэрэг судалгааны үндэслэлтэйгээр бид нар судалгаа хийчээд бас хүмүүс хэрэглэхийг хүсэж байна. Техник үндэслэлд ингээд чамаа харуулж ирж байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр бас хэрэглээний онцлог залуучуудаас аягүй хөрөнгө хэрэглэдэг болсон билээ. Энэ судалгааны дүнгээс олж өнөөдөр ч хүмүүс амих цагтаа болсон байж тэгэхээр өглөө босоод багетанд тэр хачаарнуудаа яг бэлдээд хаагч хүүхдүүдэд барилаад сургуульд нь явуулдаг хэрэглээний явдах хүмүүс тийм ч учраас төрхөө хоолны газар цагтаа хэрэглэдэг юм байна. Одоо энэ аяллаар явж байгаа хүмүүс нь Европоос ярилцлаа яг бензин капакны хаажууд дэлгүүрүүд чинь яг ингээд бэлдээд тавьсан тийм дунд нь хачаархтаа ингээд бэлдээд тавьсан багет бол цэцэг хөрөнгө хэрэглээ болсон. Манай хачаархаа хажууд орж байгаа биш. Тав хүнд бас баярлалаа. Тэгээд сүүлчийн асуултыг бас тав хүн өгөөстэй. Thank you very much. It's a pleasure. Баярлалаа. Монгол дахиад гэдэгтээ итгэлтэй маш их баярлалаа. Thank you very much. Баярлалаа. Би энд ирсэндээ үнэхээр таатай байна. Мөн танаа телевизэд ирж ярилцлага авсандаа болон энэ сайхан Монгол улсад ирж үзсэндээ үнэхээр их сэтгэл хангалуун таатай байна. За баярлалаа тав хүнд.